За тэгэхээр сайн байцгаана манайхаа. За хэдүүлээ өнөөдөр Deluxe Pink Collection First Partner нээж үзнэ. Дараагийн бичлэг дээр хэдүүлээ Poster Collection-ыг нээж үзэх болно. Тийм болохоор бичлэгтэйгээ хамтаагаарай. За тэгээд энэ хүү бокс дотроо 3 ширхэг промо карттай. Тэгээд цүнхэн дээрээ ингэр дээрээ тавьж болохоор ийм хөөрхөн пин байгаа. Ингээ коллекшнийг цуглуулж болно. За тэгээд нийтдээ 5 ширхэг booster pack байгаа. За хэдүүлээ эхний пакийн зад зүзгээ мэдээж төрүүлж промогоо хийсэн үнэгүй интернетээр пак нэх болно. За тэгээ эхний пакаас 2 евро EX олцсон. За тэгээ ерөнхийдөө бол би яг цуглуулж байгаа яг коллект хийж бүгдийн цуглуулъя гэж ганц зорж байгаа карт болохоор Ascended Heroes-ийн бүх картуудыг бүгдийн цуглуулъя гэсэн ер нь бодолтой явж байгаа. Тийм болохоор аль болохоор өөр картыг авахыг хичээхгүй. Гэхдээ Ascended Heroes бол амар үнэтэй байгаа. Жишээлбэл энэ пак гэтэл одоогийн байдлаар интернет дээр 60 евро хавцаа байна гэхээр одоо 60 евроор дандаа аваад авах хэцүү. Гэтэ бас ингээд 50 цент ингэж олоод авах юм бол бас бүр хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ бол ерөнхийдөө хоббигоо олгоод яг хит донтож болохгүй. Яг тухайн цаг үедээ за эхний зах зээлийн үнээр нь авч чадах юм бол ямар ч асуудалгүй. Гэхдээ 2 дахь 3 дахь зах зээлийн үнээр авах юм бол айгүй өртөг өндөртэй ер нь бол Pokemon Collection цуглуулъя гэвэл. За тэгээд Last Pack Magic гэдүүлэнд нь байна уу? За хэдүүлэндээ ямар ч ясан full art олсон. Тэгээд 6 евро PSA 10 үнэлүүлэх юм бол мэдээж өндөр үнэтэй болно. Гэхдээ иймэрхүү картууд бол би ер нь бол PSA илүү явуулъя гэж нэх боддгоо. За тэгтээ өнөөдрийн байдлаар юм байна. Бичлэгтэй хамт байсан баярлалаа.